За бид өнөөдрийнхээ ээлжид нэвтрүүлгээр төмс хүнсний ногооны арчилгаа гэсэн сэдвээр явуулах гэж байна. Тэгэхээр өнөөдөр маань одоо бидний тариалсан хүнсний ногоо маань соёолоод айгүй сайхан соёолтон чигдэрсэн байгаа. Энэ үед бид нар юу хийх ёстой вэ гэхлээр зэрэг одоо нөгөө зэрлэгээ устгах, хөрсөө сэрүүлэх, усалгаа хийх юм ажлууд хийгдэн. Тэгэхээр энэ ажил маань одоо бүгдээрээ ингээд зэрэгцээд явж байдаг. Жишээлбэл услага хийгээл услахааныхаа дараа бид нар зэрлэгээ устгах, хөрсөө сэрүүлэхийн ажлаа зэрэгцүүлээд хийдэг. За ингээд зэрэгцүүлээ хийх явцдаа бид нөгөө цөөлөлт гэдэг нэг үндсэн ажил хийгднэ. Тэр цөөлөлт нь ямар учиртай юм бэ гэхээр нөгөө төмс маань тохиромжтой одоо зайд сэрүүлж өгнө гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар үрээ санаатай буюу санамсаргүйгээр ингээд шигүү цацсан байгаа. Бид нар хавар тарилтынхаа хичээлээр луунг 2-3 см-ийн зайтай тарина гэж хэлсэн. Гэтэл бид нар нөгөө жижигхэн үр учраас тэр үр маань бүр одоо хоорондоо дэндүү ойрхон таригдсан ийм тохиолдол байдаг. Тэгэхээр соёолоод гаргаад ирэхдээ бид нар хөрсөө сэрүүлээ зэрлэгээ устгах явцдаа ойрхон ургасан ургамлаа холдуулж өгөх энэ ажлыг цөөлөлт гэж нэрлэж байгаа. За ямар хэмжээтэй цөөлөл хийх вэ гэхлээр бид нар ерөөсөө луунг 4-5 см, шар манжин 8-10 см хийх ёстой. Гэхдээ хүмүүс энэ бүхэн тэр тоог бол анзаарч байдаггүй. Тэгэхээр амьдрал дээр яах вэ гэхээр бид нар луунгаа хэр зэрэг том луун хурааж авах вэ? Хэр зэрэг том манжин хурааж авах вэ гэдгээ одоо бодоод тэгэл бид нар одоо тойргороо ингээд нийлэх хэмжээнд цөөлөлт хийж өгнэ. За жишээлбэл би одоо ингээд луун дээр харуулж өгье л дээ. За энэ талбай маань одоо өчигдөр усалсан талбай байгаа. Бид нар усалсны дараа 1 хоноод энэ хөрсөөрүүлэх ажлаа хийх ёстой. За тэгэхээр энэ маань одоо халуун нартай учраас хөрс маань нэлээ их хатан байдалд орсон. Гэхдээ ингээд чиг харагдаж байгаа зү. За ингэж хөрс сэрүүлж өгснөөр яах вэ гэхээр энэ хөрс маань сэрэг болж өгнө. Тэгээд бид нар усалгааны дараа нөгөө үүсэж байгаа ан цав нь арилаад бид нар хөрсний чиг алдагдлыг багасгаж өгдөг. Тэрнээс гадна энэ хөрс маань сэрэг болж байгаа учраас дараачийн усалгаа буюу борооны усаар ирсэн ус маань доошо хангалттай нэвчиж өгөх юм боломжийг өрдүүлдэг. Тэгэхээр энэ сэрүүлэх арчилгаа гэдэг маань биднэрт одоо усыг ашигтай зарцуулах бас нэг үндсэн нөхцөл болох нэ. За сэрүүлэх явцдаа бид нар ингээд зэрлэг ургамлаа авчиж байгаа. Ингээд сэрүүлэх явцдаа үндстэйгээ гараад ирж байгаа учраас дахиж ургахгүй. Тэгээд бид нар энэ гарсан зэрлэгээ хаана орхих вэ гэхээр ерөөс ургамлынхаа мөрийн хоорондоор ингээд орхичихно. За тэгэхээр энэ маань халуун наранд хатаад эргээд бутраад хөрсөндөө ороод хөрсөндөө ялцмаг болдог. Хөрснөөс энэ зэрлэг ургамал маань хөрснөөс тижээлийн бодисыг ашиглаж ургаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг хөрснөөс ашиглагдаж ургаж байгаа энэ одоо ашиглагдсан тижээлийн бодисоо бид нар эргээд хөрсөндөө өгчөөн тэрх явцдаа энэ ялзарсан бутарсан зүйл маань эргээд ялцраад ялцмаг болно гэсэн үг. За энэ явцдаа бид нар цөөлөлт хийж өгнө. За жишээлбэл энэ луунгийн үр маань хэдэн сантиметр ургасан байна гэхээр ерөөсөө хоорондоо ингээд шигээд ургацсан байгаа биз. Тэгэхээр бид нар энийг одоо ингээд болгоомжтойгоор сугалж аавна гэсэн үг. За ингээд суглаад энэ маань эргэл хөрсөн дээрээ тавьчихна. За энэ ингээд за сэрүүлэлт, цөөлөлт, зэрлэг устгах энэ ажил маань хамт явж байгаа. Тэрнээс гадна хөрс сэрүүлэх ажил маань хамт явж байгаа. За ингэж одоо тэгэхээр энэ луун маань хоорондоо 5 см-ийн зайтай байна да. Тэгэхээр бид нар ингээд харахад энэ багц үзүүрээр ингээд зураад төсгөр энэ луун иймэрхүү хэмжээтэй томорно гэж бодоход одоо хоорондоо яг бөөрөөрөө нийлэл таарна гэсэн үг. Тэгэхээр энэ цөөлж өгснөөр ургамал маань тохиромжтой одоо хэмжээнд томрох энэ нөхцөлийг бүрдүүлж өгч өнө гэсэн үг. За бид нар энэ сэрүүлтийг ямар багжаар хийх вэ гэхлээр одоо ийм жижиг гапо хэлбэрийн багж байдаг. Энэ маань нэг 8-10 см өндөртөө. Тэгэхээр энэ багжийнхаа өндрийн хэмжээгээр бид нар хөрсөө ингээд цохиж сэрүүлж өгнө. Энэ сэрүүлтийг хийх явцдаа бид нар ургамлынхаа мөр хоорондор гიშгэж явна. За энэ ургамал дээр хизээж гიშгэж болохгүй. За сэрүүлэл цөөлт хийсний дараагаар услага оруулж өгнө.
Ягаад гэвэл энэ ургамал маань бас одоо цөөлөлт хийж байна гэд хоорондуулах ургамлын таслаад авсны дараагаар нөгөө үлдэж байгаа ургамлын маань үндэс хөндөгдсөн байж болдог. Тийм учраас энийгээ бид нар бас нэгтрүүлж өхийн тулд услахаа оруулж өгнө. За сэрүүлэлт хэрвээ бид нар хийхгүй бол энэ хөрс маань нэлээ юм нягт байгаа учраас энэ хөрсний маань одоо агаар дутаж ургамлын ургалт удааширдаг. За нэг талтаа сэрүүлэлт хийхгүй бол бид нар зэрлэгийг үндэстэй нь авч устгах чаддаггүй. За хоёрдугаарт нь бид нар сэрүүлэлт хийхгүй бол бид нар услахаа хийсний дараа энэ хөрс маань хагараад ан цав үүсчдэг. Энэ ан цаваас ан цаваар нь хөрсөнд байгаа хөрсний чиг эргээд алдагддаг. Авчираа тавьчих. Тэгээ уул нь энэ талбар бид нэр өчигдөр ороод телевизэн хичээлд яг одоо хүмүүс бас бодитоор үзүүлэх гэж усалсан л да. Тэгэхээр дөрөөсөө усалсан ус маань ингээл өдөртөө ингэж хадчих штэ. Тэгэхээр хүмүүс маань яах вэ гэхээр энэ бас хөрс хатахаас хамгаалж аль болохоор чигээ сайн шингээж өхийн тулд өглөө орой услах ёстой. За бид нар ингээд хөрсийг бид нар сэрүүлэхийн өмнө ургамлаа цөөлөхийн өмнө услага хийж өгдөг. Тэгээд услаад сэрүүлэлтээ хийсний дараагаар дахин услага хийж өгнө. За энэ услага хийж өгснөөр нөгөө усан чийг нь хөрсөн маань дахиж нэгтэрч за нөгөө үлдэж байгаа ургамлын маань үндэс хөндөгдсөн болвол бас тохиромжтой юм одоо үндэс нь хөрсөндөө баригдаж эргэж одоо түргэн сэргэж гэмтэхгүйгээр ургахын нөхцөлийг бүрдүүлдэг. Ургамлыг бод бид нар аль болохоор одоо оройн сэрвэнээр нар жаргасны дараа юм өглөө услах хэрэгтэй. Яагаад орой өглөө усладгийг гэхээр энэ ургамал маань бас амьд амьтан шүү дээ. Амьд одоо организм амьтан жишэлтэй организм. Амьд организм учраас эн чинь бас өөрийнхөө амьдралын одоо тэр процессыг өөрөө зохицуулдаг. Тэгэхээр энэ эсийн амсар нь хаагаатай байдаг юм. Халуун нарнаар ургамал өөрийнхөө чигийг алдахгүй тулд ургамал өөрийн эсийн амсар хаагдсан байдаг. Тийм учраас энэ одоо өдрөө өгж байгаа усыг маань тэжээлийнхээ бодистой хамт сорж авахаас түрүү энэ ургамал энэ ус нь халуун хөрсөн дээр очиод эргээд ууршчихдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт халуун хөрсөн дээр одоо эргээд уурсах явцны ургамал усаа авч ашиглаж чаддаггүй. Тийм учраас ургамалд ашиглуулахын тулд бид нэр оройн цагаар услах хэрэгтэй, эсвэл өглөө услах хэрэгтэй. Өглөө хөрс чийхтэй сэрүүхэн байхад ургамал маань бас одоо усыг өөрөө шингээж авдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт өглөө орой усалсан ус маань халуун хөрс биш одоо тохиромжтой хэвийн хөрсөн дээр доошо гүн шингэж өгдөг. Гүн шингэж өгснөөр эргээд ургамалтай одоо хэвийн ашиглагддаг. Тийм учраас усыг заавал өглөө орой өгөх хэрэгтэй маа. Ургамал услах ажлыг өглөө орой хийж өгөх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ талбаанаас одоо хичнээн ловон гарах бай. За одоо тоолоод үзэж болно шүү дээ. Энд чинь бид нар ярьсан 20 см тийм ээ. 20 см гэдэг чинь 1 м квадратад 5 игнэ байна гэсэн үг. За тэгвэл ургамлыг бид нар 5 см-ийн зайтай зөөлөхөд нэг мориндоо 20 байна гэсэн үг. Тэгвэл бид нар одоо игнэнээс нь 5 игнэнээс ингээд нэг бүрээс нь 20 гэдэг чинь 100 ширхэг төм одоо луун авах нь шүү дээ. 100 ширхэг луун гэдэг чинь 1 хил гэсэн үг тийм ээ. За тэгвэл бид нар 1 м квадратаас 1 хил буюу 6 м квадратаас 6 кг луун идэх боломжтой. Бид нар зөв арчлаад идэх юм бол за бид нар ингээд дахиад юуны тухай одоо манжин хэдэн сантиметрийн зайтай яаж цөөлөх вэ гэдгээ ярья. За тэгэхээр одоо энэ та мэдсээр байж эрүүл мэндийн халтай хятад ногоог хэрэглэсээр байх уу? Түнс хүнсний ногоо жимсгэн тариалах, гахаа дахиа үржүүлэх, зөөр хүлэмж барих, өрхийн аж ахуйн цагаан толгой ном танд хүрч байна. 10 хил ногооны үнээр амьдралын өөрчлөх ухааныг аваарай.